За битүүшүүдийн нэг төрөл бол борцтой шүдэ хийж үзүүлье. Эртний үеэс манхаа борцлоод ямар ч төрлийн хоолыг хийж заншсан байгаа. За төрүүлээд борцоо дэвтээгээ шүлийг гаргацсан байгаа. За тэрэн дээрээ борцоо нэмж хийлээ. За дараа нь махаа нэмж хийлээ. За удаан чавга хийлээ. За тэгээд давс хар перцээр амтлнаа. За мөн хэдлэр битүүшүүл учраас урдчлаад илдээ тавьсан гурлаараа бүхээд за дээр нь шар тус төпөж өгж байгаа. За шар тус маань илчлэг ихтэй. Өвлийн цагт бол тижээлдэг ихтэй тийм тос байгаа. Тэрийг хүн болгон мэдж байгаа. За үүнийг үзэмжийнх нь үүднээс гурлаа юм цэвэрхэн өөлж өгнө. За тэгээ ингэ бэлэн болгоод жигнүр дээрээ 10 минут болгоод шүл бэлэн болно. За хэдүүлээ бэлэн болсон битүүшүүлөө гаргаж авъя.